Сайн уу? Эрка байна. Би Австрали улсын Brisbane хотод дата аналистаар ажилладаг. Өнөөдөр би офисоос ажиллах ажлын нэг өдрөө танилцуулна. Та сонирхвол энэ бичлэгтээ хамт байгаарай. Өглөөний мэнд. Өнөөдөр 5 дахь өдөр би офисоос ажиллана. Өнөөдөр өглөө сэрүүлэггүйгээр 7-г эсэрсэн. Одоо бяцлаглаа хийгээд усанд ороод өглөөний цагаа бэлдээд тэгээд нүрээ бодож уцаа өмсчөөд 8-д гэрээсээ гарна. Бүгдийг нэг цагт амжуулах ёстой. Энэ дөвлийн үйлрэл нь дуусж байгаа ч гэсэн 2 давхар хүнжилтийн удахгүй л дарахаар нэлийн хүйтэн байгаа. Ялангуяа өнгөрсөн шөнө бороо ороод нэлийн хүйтэн усан байна. Энэ хоёр хүнжил Монголоос авчирсан маш зузаан бас хүнд тэмээний носон хүнжлүүд байгаа. Би ороо хураахтаа хоёуланг өргөж сэгсрэх гэж нэлийн хүч зарцуулдаг. Ороо хураачаад гээс 2-3 минут биеийнхээ жилээ гаргаж дасгал хийчихэд одоо усанд орлоо. Уснаас гарч ирээд 20 минут өглөөний бясалгал хийдэг. Өнөөдөр өглөөний цайндаа хурдан бэлдэх боломжтойгоор нэгээд тус гэсэн талах дээр бокончины бяцлаг тавиад тэгээд бальзамиктэй амтлагч түрхээд бэлтжиглээ. Уг нь гэртээ идчихэд гарыг гэж удсан чинь богоноос хоцрох гээд байгаа болохоор ууданд хийж аваад ажил дээрээ очиод идэхээр шийдлээ. За хугацаа өмсчихсэн бүх юм бэлэн. Өнөөдөр бороотой сэрүүхэн гэсэн учраас дулаан хувцлаад болтойгоо өмсчлөө. Манай ажил манай гэрээс нэлийн хол бараг 20 км-ийн зайтай байдаг. Уг нь машинаар явбал 25 минутын л газар. Гэхдээ би машингүй учраас эхлээд вагонд суугаад дараа нь 1 юм уу 2 автобусанд сууж 1 цаг гарын явж очдог. Автобуснаас буугаад ямар автобусанд сууснаас хамаарат бас хөөрхөн 10-20 минут ажил руугаа алхаж очдог. Өнөөдөр 10 минутын зайтай байдаг автобусны буудлын дээр нь буугаад ажил руугаа алхаж байна. Гадаа нэлийн сэрүүхэн салхитай хүүтэн бороо орох гээд байна. Ингээд офис дээр ирлээ. Ирээд лаптоп, өдрийн хоол цэнэглэгчгээ зүгэндэг бүх юмаа гаргаад ширээ дандаа нэг иймэрхүү байдалтай болчтой. Ширээгээ цэгцэлжээд өдрийн хоолоо хөрвөгчөнд хийгээд кофе авахаар ирсэн байна. Ажил дээр кофений машин, кофений под, сүүгээд бүгд байдаг болохоор би мөнгөө юм дандаа ажлын кофений машинаас кофе уучдаг. Миний хамгийн дуртай нь карамелийн амттай. Өнөөдөр карамелийн амттайгаа уулаа. Кофегоо үлээж авах цаараа бас нэг банан тэндээс авч идээд нэмээд гэрээсээ бэлдэж авчирсан. Өглөөний цайгаа энд сууж уусан. За ингээд баахан галт тоогоор эргэлзсэний дараа суудлын дээр ирээд ажилдаа орондоо. Би эренгүүтлээ хийх ажлуудаа дэвтэр дээрээ жагсааж бичиж төлөвлөдөг. Уг нь манай баг ажлаа төлөвлөх түүл ашигладаг ч гэсэн надад нэмээд өөртөө зориулаад цаасан дээр биччихээр илүү амар санагдаад байдیں۔ Би өөрийнхөө хийдэг ажлаа танилцуулахын тулд эхлээд заавал компани танилцуулж ээж миний юу хийдгийг илүү сайн ойлгох боломжтой. Тэгэхээр Австралийн бүх хотуудад салбартай нийт 500 орчим хүнтэй хөдөлмөр зуучлалын компани байдаг. Би уг компани охин компани маягаар байгуулагдсан IT-ийн стартап компанид ажилладаг. Бид нэр толгой компанийнхаа офис дээр байрладагч ажиллах соёл хийдэг зүйлс нь яг л стартапын зарчмын дагуу явагддаг. Нэг жишээ нь гэх юм бол хэдийгээр манай ажил 9-5 хүртэл ажиллах хуваарьтай өөрийн хүссэн цагтаа ирж бас хүссэн цагтаа явж болдог. Хатуу дүрм журм бол байхгүй. Одоо өөрийнхөө хийдэг ажлаа танилцуулъя. Миний ажлын байрны нэр нь Data Analyst гэдэг боловч Data Analyst, System Admin, System Analyst, Business Analyst, Tester гээд маш олон төрлийн ажлуудыг бас давхар хийдэг. Ер нь стартапны иймэрхүү л хийдэг да. Би заримдаа query бичнэ, Excel дээр ажиллана, заримдаа бас компанийнхаа танилцуулгыг бичнэ, зорилгоо тодорхойлно. Эсвэл бэлэн болсон бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчийн тестийг нь бас хийн, дизайн дээр нь санал өгч асуулна. Толгой компанийнхаа ажилтнуудаа шинэ бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх дээр нь уцаар ярьж зөвлөгөө өгөх гэх мэт маш олон төрлийн ажлуудыг давхар хийдэг. За ингээд өдрийн хоолны цаг боллоо. Би ханаад өрөх гээд ахаар өчигдөр мах чанаад шүлэн дээр нь самстай бантан хийж идсэн. Өдрийн хоолныхаа үлдэгдлийг өнөөдөр өдрийн хоолнд авчирсан. Тавдах өдрүүдэд өдөр 3 цагаас хойш офис дээр пив ууж болдог. Уг нь энэ хөрвөгч дүүрэн байдаг. 3 цаг өнгөрөөд хүмүүс уух юм аваад энэ хөрвөгч нэлээд хоосорт юм байна. Ингээд өдрийн хоолныхаа дараа буцаад ажилдаа орсон. Би хуучин CRM системээс шинэ CRM руу датагаа зөв data migration төслийг хариуцж ажиллаж байгаа. Цайны цагийн дараа үдээс хойш шинэ төсөл дээр нэлээд ажилласан. Нэмээд ирэх үйлрэл хийгдэх төслүүд толгой компани захирлуудаараа батлуулахаар төслийн саналын презентацийг бас бэлдсэн. Орой найзындаа очих учраас ажилласаа баг зэрэг эрт гараад явж байна. Замаараа айлд очих юм чинь гэдэг энтхийн хамгийн гоё сүлжээ зармины газруудын нэг Мессина гэдэг газраас зармаг авахаар алхаж байна.
5 дахь орой учраас бүх газрууд хүн ихтэй, гадуур хөл хөдөлгөөн ихтэй. Мессинад орой 7-8 болохоор бүр нэлээ урт очир үүсчихдээ. Би азар зарим өгийн очирны цагаас дөрүүлээд ирсэн учраас ямар ч очиргүй байна. Энэ газрын заримг нь сүүн гэхээсээ илүүтэйгээр тухайн заримгтай холж байгаа холцсных нь амт нь илүү гоё амтагддаг. Энэ газрын зарим нь гоёоос гадна хүршлүүлэгчтэй маш гоё экспириенс өгдөг болохоор хүмүүс зөндөө хэрэг юм шиг санагддаг. Би хагас литрийн савнд 3 төрлийн заримыг сонгож авсан. Эдний сав нь халуунд хүүтний барих боломжтой хөөсөнцрөн савнд хийж өгдөг болохоор зуны халуун өдөр чиндээс заримыг аваад гэртээ очиж идэх боломжтой. Замдаа хайлахгүй. Би савлгаанд нь бас их дуртай. Ингээд заримыг аваад вагонд суугаад Brisbane голын дээгүүр явж гин. Манай найзын балконоос хот ийм гоё харагддаг. Хараад зогсоод ямар байсан. За тэгээд ингээд гэртээ ирсэн. Өдрийн хоолыг саа зүгнээсээ гаргаад угааж гин. Орой найзындаа хоол идсэн учраас орой юу ч хийдэггүйгээр шууд унтна. Мэдээж орой будгийн арилгаад нүүрэндээ маск тавиад массаж хийгээд унтна. Би сүүлийн 3 сарын хугацаанд өглөө орой бүр бясалгал хийгээд байгаа. Тэгэхээр өглөөс эрэхтэй сэргийг өдөр нь ирч хүчтэй байгаад байгаа юм шиг санагддаг. Өнөөдөр ч бас ингээд бясалгалаа хийгээд өнөөдрийг өндөрлүүлж байна. Өнөөдөр надтай хамт байсанд баярлалаа. Дараа дахин уулзъя.